Би бол хорхог. Чи намайг эзсний энэ муу архинаас уувал нойр булчирхайгаа чөтгөрт худалдаж байна гэсэн үг штэ. Битгий арх уу? Хей, юун хэрэгэлсэн тосоо угаалтуурлаа урсах вэ? Наад тос чинь тэр доор ороод зүгээр л чулуу болно. Наадхаа савнд хий. Над шиг агшаасан будааны үлдэгдлийг хөргөгчөнд онгорхой битгий тавь. Би маш амархан бактериуд цуглуулж хор болно. Намайг тагл. Чи миний хальсыг авах гэж намайг бүр ирэмдэг болгоод хайчлаа. Намайг чанахаасаа өмнө баг зэрэг хагалчих. Тэгвэл би 2 секундыг дотор л арилгагдана. Одоо харин иймэрхүү илүү их бичлэгүүд үзхийг хүсвэл пэйжээ яг одоо дагаарай. Бороо. За манайхан би одоо нэг амар юм танилцуулъя заяа. Энэ тэнгис рүү сэлж орох юм бол шууд нүд сохордог. Энэ тэнгис дээгүүр ингээд усан онгоц явах юм бол шууд мотор нь эвдэрдэг. Тэгээ энэ тэнгис дотор нэг ч загас байхгүй, нэг ч ургамал байхгүй, нэг ч амьд амтан байхгүй. Энэ бол Йордан улсын сүнсэн тэнгис. Яагаад сүнсэн тэнгис гэж нэрлэдэг вэ гэхлээр энэ далайн давс биш үү те. Тэрний агуулмж нь 10 дахин өндөр. Энэ ингээд одоо бүгд давс далайн ирэг дээр. Ийм учраас энэ дотор ямар ч амьд биш оршин тогтнох боломжгүй. Дээр нь мотор зотор энтертэй завь явах юм бол шууд мотор нь ингээд эвдэрдэг юм байна. Ийшээ ороод нүрээ угаахтал нүдний энэ салстыг бол шууд төлнө. За ийм ховор байгалийн үзэсгэлэн Йордан улсад байдаг юм байна шүү.